Сайн байцгаана уу? Номын эцэг клубын ахлагч Тэмэр юм байна. Энэхүү байгаль экологийн тухай 50 номны маань дугаарт Номын эцэг клубын гишүүн инх мэнд байна. За инх мэндээ хоёулаа өнөөдөр яг ямар номны талаар ярилцах вэ? Өнөөдөр болохоор Константин Эдвардович Циолковскигийн Саран дээр гэдэг номыг ярина. Гайхалтай орт нэр биш үү? Аха. За тэгээд шууд нэрнээс навж үзэхэд Саран дээр гээл яг сарны тухай гарах уу? Тий. Саран дээр цартай холбоотой юмнууд л ер нь гарна. За чи зохиолчийн талаар багасаа мэдээлэл хуваалцаач. Зохиолч нь болохоор өөрөө ер нь бол 1800 онд төржсэн. Тэнгүүтээ сансар судлаач хүн. Бөгөөд одоо Пуужингийн ер нь бол загвар текстүүл одоо сансар судлаалтай холбоотой юмнууд ер нь зохиолжсэн. Нэлээд чухал. Тэр үеийн үед тэгэхээр сансарт хүн төрөлхтөн гараагүй байсан гэсэн үг үү? Тий, гараагүй байсан. Бүр 1800 үеийн хүн байж ич яг санс өөрийнхөө тухай мэдлэгийг энэ Саран дээр гэсэн номон дээрээ буулгасан юм тийм ээ. Тий. За тэгэхээр яг номон дээр яг юуны тухай гардаг вэ? Номон дээр болохоор хоёр хүн байгаа. Ер нь нэр мэр тодорхойлж байгаагүй. Тэнгүүтээ бүр эхний өдрөөс эхлээд Саран дээр гинтс ирээд тэгээд гайхаад тэр авигаа яаж үзээд нөгөө нэг хамт сэрсэн хүн нь болохоор физикч хүн. Тийм болохоор бас мэдлэгтэй сар мааны тухай юм бол мэдлэгтэй. Саран дээр ер нь бол ингээд тэр авигаа судалж үзээд танилцаад мэдээд ер нь бол ганц хоёр физикийн тийм юмуд байгаа. Ер нь бол Саран дээрхээ судлаад явж байгаа юм тий. Тэгэхээр бас нэг юм бодогдож байна л та. Маа зохиолч өөрөө Саран дээр очиж үзэх нь битгий яг тэр үед хүн төрөлхтөн Саран дээр гарч үзээгүй ба штэ. Тийм байж яг энэ зохиолоо яг шинжлэх ухаан дээр үндэслээд тайлбарлаж байгаа юу? Яг яаж тайлбарласан юм бол гэсэн асуултаа санагдаж байна. Одоо ингээд өөрсдөө бас ганц хоёр хийсэн судалгаан дээр үндэслээд тэгээд ер нь хүмүүс Саран дээр гарч ингээд яг сансарт аялах боломжтой гэдэг хүмүүст илтгэхийн тулд энэ ном зохиосон. Гэж хэлсэн. Тэгэхээр ер нь бол энэхүү ном маань бас ирээдүйн хойч үед маань бас тий сансар руу гарах гэсэн тийм маш төсөөлшгүй үйл хэргийг бүтээхэд бас гоё уран болж өгсөн бас байх магадaltaй юм байна. За тэгэхээр чиний хувьд энэ номноос хамгийн их таалагдсан хэсэг чи юу вэ? Миний хамгийн их таалагдсан хэсэг нь болохоор төгсгөл хавцаа. Ингээд Саран дээр болохоор өдөр шөнө маш удаан хугацаатай өнгөрдөг. Өдөр нь 360 цаг, шөнө бас адил 360 цаг байдаг. Тэгээ шөнө нь болохоор одоо ингээд ямар ч нар марны гэрэл байхгүй болохоор ерөөсө дулаан гарах байхгүй. Тэгээ хоёр нөгөө гол дүрийн гишүүд маань юм бол хөлдөж өгөх аюулд ороод. Тэгээд хөлдөж өгөх аюулд орсноосоо болж ер нь бол бие биенийг альцдахаар унтахгүй байхыг хичээгээд ер нь бол яасан. Тэгээд гинт нөгөөний тэр хоёр чинь хэдэн оны турш унтч чадаагүй хүн байсан болохоор яалахын аргагүй унтаад тэгсэн чинь гинт эмнэлгийн орон дээрс ирээд. Тэгсэн чинь нөгөө гол дүрийн гишүүнийхэн гэр бүл одоо ингээд эмч бүгд тойроо зогсцсон. Айл сандарсан, бас ганц хоёр уйлсан байдалтай байна. Тэгсэн чинь харин ер нь бол энэ бүхэн цан дээр бас үйл явдал болохоор зүйд байж цаараад. Тэр гол дүрийн гишүүн маань нөгөө нэг унтах өвчин эмгэгтэй байж таарад. Тэгээд тэрнээс олж ерөөсөө зүгт байсан. За тэгэхээр ер нь бол энэ бүхэн маань тухайн хүний зүйд байж таарсан гэсэн тий. Тэгэхээр яг зохиолч маань энэ сарны тухай бичсэн фактууд нь яг хэр үнэн байсан бэ? Чиний бодлоор яг хэр оновчтой байсан гэж бодож байна? Одоогийн гаргасан онол яг мэдэгдэж байгаа зүйлүүдтэй харьцуулахад ер нь бол бараг бүгдээр үнэн зөв байж таарсан. Одоо ер нь бол Циолковскигийн түн сансар судлалын үндслийг тавьсан. Бөгөөд тэр ном нь ер нь бол маш олон хүнд сансар факторын талаар ихэнх шатны улам мэдлэг түгээсэн. Тэгэхээр ер нь манай зохиолч нар бас бүгдээ л те зохиолч гэдэг мэрэгжлийнхээ хажуугаар давхар өөр нэг юм дээр бас мэрэгчсэн бас олон талын авьяастай бас байдаг юм байна. Тий. За тэгвэл чиний хувьд энэ ном байгаль экологи гэсэн бидний энэ удаагийн 50 номны сэдвтэй яг яаж юугаараа холбогдож байгаа гэж бодож байна? Миний бодлоор Саран дээр гэдэг зохиол нь бол сансар ухтын талаар анхан шатны мэдлэг хүн болгонд хүүхэд байх шуудлага хөгшин настай хүмүүс ч гэсэн ер нь бол түгээх зорилготой. Тэгээ байгаль экологи болохоор сар чинь өөрөө ер нь бол
дэлхийн улс даалгавартай холбоотой шууд холбогдож байгаа. Тийм учраас ер нь бол бас тэр хол сансарт байгаа хэрнээ л одоо яг дэлхийн байгаль экосистемтэй ингээд саншгүй холбоотой байгаа нь бас холбогдож байгаа юм байна. За тэгвэл яг энэ номноос чиний одоо ойлгож авсан зүйл, шинээр мэдэж авсан мэдлэгээс баг зэрэг хуваалцвал. Миний мэдэж авсан мэдлэг гэвэл саран дээрх хөндий хүчин дэлхийгээс 6 дахин бага. Тэнгүүтээ ер нь бол ямар ч агаар хий байхгүй учраас ус маш урдан буцаж ширэгдэг. Ямар ч хий байхгүй нөгөө нэг сансар огторгууд ер нь бол шингэн зүйл шууд буцалж ширэгдэг гэдэг маш сонирхолтой санагдсан. За энэ удаагийн минь дугаарт оролцсон инх мэндтэй маш их баярлалаа. За энэ хүртэл үзэж сонирхсан та бүхэндээ бас маш их баярлалаа. За манай дараагийн 50 номны санал асуулга манай Номын ертөнц клубын нээлттэй Facebook хуудас дээр байнга явагдаж байгаа. Тийм учраас та бүхэн тэнд ороод өөрсдийн санал болгох номнуудаа бас оруулах боломжтой. За дараагийн дугаар хүртэл түр баяр таа.